Энэ өдрийн мэнд хүргэе. За энэ 7 хоногийн Дэлхийн Монголд ярилцлагын цаг эхэлж байна. За өнөөдөр би студидтэй Монгол Улсын их сургуулийн түүхийн тэнхимийн багш анх баярыг хүргэсэн. Танд энэ өдрийн мэнд хүргэе. За танд ч энэ өдрийн мэнд хүргэе. За ойрын өдрүүдэд Ираны асуудалтай цөмийн хөтөлбөртэй холбоотой асуудал ерөнхийдөө хурцтмал байдал шилжиж олон улсын анхаарлыг ихэд татаж байна. Үүнтэй холбогдуулаад би таныг урьсан байгаа. Тэгэхээр Ираны энэ цөмийн хөтөлбөрийн гэрээ хэлцээр гэж юу нь өөрөө юу хэлээд байгаа? Ямар өвөх түүхтэй, ямар ач холбогдолтой юм гэрээ хэлцээр юм бэ? За тэгэхээр Иран болвол анх 1950-ад оноос нааш бол цөмийн хөтөлбөрийн түүх нь бол эхэлдэг. Энэ ямар учиртай вэ гэхээр одоо хуучин Америкийн нэгдсэн улс зөвлөлт ботулсны хоёр системийн үед зөвлөлтийг цөмийн зэвсгээр одоо ингэж тойруулах те энэ бодлогын хүрээнд инк тайвны төлөөх атом гэдэг хөтөлбөр Америкийн нэгдсэн улс хэрэгжүүлж байсан. Энэ нь одоо зөвлөлтөө хоёр улсуудыг тухайн геополитикийн онцгой холбогдолтой улсуудад цөмийн технологи, цөмийн зэвсэгтэй болоход туслах, цөмийн энергийг ашиглахад нь туслах юм хөтөлбөр. Энэ хөтөлбөрийн хүрээнд бол ерөнхийдөө Турк, Иран, Пакистан гурвыг бол яг нэг юунд авч үзсэн байдаг. Энэ гурван улсыг одоо цөмийн зэвсэг, цөмийн хөтөлбөр хэрэгжүүлэх энэ бол дэмжсэн. За энэ хүрээнд бол яг өнөөдөр бодит байдал дээр яг энийг хамгийн амжилттай хэрэгжүүлж чадсан нь Пакистан шүү дээ. Тэгэхээр энд бол 1952 онд бол энэ ажиллагаа бол эхэлсэн байдаг. 57 онд Иран бол судалгааны зорилготой реактор байгуулсан багдаг. Тэгээд 1968 онд NPT буюу цэвэн зэвсгийг үл дэлгэрүүлэх гэрээнд бол 68 онд гар үсэг зурсан. За тэгээд ерөнхийдөө бол Ираны түүхийн үед 1979 он хүртэл бол Америкийн нэгдсэн улсын түнш ойрхот орнод дах гол түнш гэгдэж явж байсан учраас энд бол маш олон одоо дипломат маш олон сувгаар бол цөмийн технологитой холбоотой солилцоо шин технологиг сууршуулахыг үйл ажиллагаа явагдсан байдаг. Харин 1979 онд исламын хувьсгал гарснаар нөгөө Америк, Иран хоёр маань бол одоо дайсагч одоо тий ийм ус болж хувирсан, зөрчилтэй болж хувирсан. За тэгэхээр энэ бол мэдээж исламын хувьсгалын ихэнх үед бол 80-ад онд бол Иран улс бол цөмийн хөтөлбөрийг бол зогсоодсон байсан төр. Гэвч энд Ираны хувьд одоо цөмийн хөтөлбөрөө 90-ад оноос ахиж эхлүүлэх болсон гол төлөвлөж үзүүлсэн шалтгаан бол Иран-Иракийн дайн. 1980-аас 88 оны хооронд. Энэ Иран-Иракийн дайнаар бол ерөнхийдөө Ираныг дэмжсэн улс маш цөөхөн. Ихэнх улсууд бол Иракийг дэмжсэн байдаг. Тэгээд үүн дээр мөн Иранч нөгөө нэг исламын хувьсгал гарцсан энэ утгаар бол бас имижнтэй олон улсын хувьд бол хүлээн зөвшөөрөгдөх баг байсан учраас энэ Иран-Иракийн дайн үед бол Ираны эсрэг Саддам Хусейн хэвийн зэвсэг хэрэгэлсэн байдаг. Тэрнийг олон улсын зүгээс бол ноцтой одоо тэгж юу шүүмжилж Иракийг бол шүүмжилсэн юм гарааг нь бол Ираны хувьд дэлхийд одоо ганцаардмал улс гэдэг энэ ойлголтыг одоо яг тэр мэдрэмжийг бол маш сайн суулгаж өгсөн. Тэгэхээр энэ дэр химийн зэвсэг тэр хэрэгэлсэн явдал бол одоо хүртэл ул мөр нарилаагүй Абадан мужид бол байдаг. Ираны баруун хэсэгт Хужистан, Абадан гэдэг газар. Тэгэхээр энэ дэр юу гэж үндэслэх гэхээр ерөөсөө бид л өөрсдөө хамгаалах юм байна. Тэгэхээр хүчтэй зэвсэгтэй байж бид өөрсдөө хамгаална гэдэг энэ ойлголт нь бол энэ тэр Иракийн химийн зэвсэг хэрэглэснээс хойш бол гарч ирсэн. Тэгэхээр энэ нэгэнд хаан засгүй хуучин байсан энэ бол хэрэгжүүлж ингэж эхэлсэн байна. За тэгэхээр бол Ираны хувьд бол нэгдүгээрт барууны орнуудтай бол одоо харилцаа бол муутай байгаа. Дээр нь Ираны эсрэг ийм янз бүрийн үйл ажиллагааг дэлхийн олон нийт бол дэмжиж байгаа зэрэгээс бол энэ эсрэг одоо өөрийгөө хамгаалахын тулд бол цөмийн зэвсэгтэй болгоно гэдэг юм юу та. Гэтэ ойрхот орнууд одоо ойрхот орнч гэдэг одоо бид бол баруун Азч гэж бас манай сүүлийн манай Монголын геополитикчд бол нэрлээд байгаа. Энэ бүс нутаг дундад орнод гэдэг. Энд бол ерөнхийдөө Пакистан цөмийн зэвсэгтэй, Израилийг бол ерөнхийдөө цөмийн зэвсэгтэй болцсон гэж бол үздэг те. Ер нь яг тэгээд үүн дээр бол Иран. Тэгэхээр энэ дээр бол одоо Израиль бол одоо яг мөнхийн өрсөлдөгч юм. Израилийн тусгаар технологи хүртэл Иран ч хүлээн зөвшөөрдөг шүү дээ. Одоо манай ч нэг Ираны нэг харьяат бөх те Монгол улсын иргэн болохтой гол нь Израилийн те тамирчинтай
гарч барилдсан учраас өөрөө гэдгээр ийм явдал болсон. Тэгэхээр өөрөөр хэлбэл энэ Израиль улсын энэ цэргийн энэ технологи энэ бүх юм бол Ираны хувьд бол байнга санаа зовоосон юм асуудал болж байдаг учраас бол энэ цөмийн энергийг бол одоо цөмийн хөтөлбөрөө бол хэрэгжүүлэх гол үндэслэл нь болж байгаа. Тэгээд дээр нь өөрийнх нь хил залгаа Пакистантай ч тэ хил залгаа энэ улс нь бол цөмийн зэвсэгтэй байж байдаг. Ийм зүйл. Тэгэхээр бол яг хуу энээсээ болж Иран бол энэ цөмийн хөтөлбөрөөсөө болж олон улсын 20 гаруй хэмжээнд бол байж байгаа. Тэгээд энэ олон улсын 20 гаруй хэмжээ бол 2015 онд тэ 6 талт хэлэлцээр бол Ираныг цөмийн хөтөлбөрөөс хяналтын дор одоо татгалзсан нөхцөлд 20 гаруй хэмжээг үе шаттайгаар бууруулахын тохиролцоонд хүрсэн. Иран энэгээр зарим үүрэг хүлээсэн байдаг. Гэвч энэ бол 2018 он одоо Трамп гарч ирснээс хойш тэ 2018 оноос бол Америк шууд гарч байгааг бол мэдэгдсэн. Тэгэхээр бол одоо гол яриа хөрөө бол Европын холбоо бусад 5 улс маань бол одоо Ираныг бол яг нөгөө бусад улсууд нь тэр улс нь Ираныг бол одоо ингээд бид бол гэрээндээ үлдэж байгаа тий хамтаа ажиллагаагаа энэ хүрээнд явуулъя гэдэг байгаа. Иран ч гэсэн гол сонирхол нь Америк гарсан ч гэсэн бид бол яг энэ хүлээсэн үүргээр бол бид гэрээндээ үнэнчүүлдэн Америк гарсан ч гэсэн харин та нар гэрээндээ үлдээч гэдэг нэг бусад улс Европын холбоог ч юм уу ингэж ятгах гол дипломат бодлого нь бол энэ дээр явагдаж байгаа. За тэгэд Ираны цөмийн хөтөлбөрийг бол дэмждэг нь бол Орос, Хятад хоёр байгаа. Мөн Герман, Франц бол бас ер нь бол дэмжихгүй байгаагаа бас илэрхийлэхгүй байгаа. Өөрөөр хэлбэл энэ бас нэг эсний далд те үзэгчийн байр суурь ч юм уу төдийлдсэн байр сууриас гэхдээ бодвол бас олон улсын зарим судлаачид, геополитик судлаачдын бас үзэж байгаагаар Герман, Франц энэ төр бол бас энэ төр ерөөхдөө Ираныг бол бас дэмжих байр суурьтай байгаа гэж бас ингэж таамагладаг. Тасаа хэллээрч 2018 онд Трамп ерөнхийлөгч энэ хэллээрээс гарсан. За тэгвэл сая өнгөрсөн жил болсон сонгуулиар Дональд Трамп ялагдаад за Жо Байден гарч ирэхээр болсон. За тэгвэл энэ Америкийн ерөнхийлөгч төрийн тэргүүн сонгогдохдоо хэрвээ би сонгогдох юм бол энэ Ираны 6 талт хэлэлцээрт ирээд орно гэсэн юм амлалтыг өгсөн шүү дээ. За энэ дээр бол Ираны олон нийтийн хүлээлт бол байгаа. Трампын дараахан Жо Байден гарч ирэхэд Америк Ираны харилцаа бол долларын үе эхлэх боломжтой гэдэг ч юм уу тийм хүлээлт бол Ираны нийгэмд байгаа. Гэхдээ энэ дээр бол Ираны дээд удирдагч Аятолла Хаменегийн нэг үг байдаг. Америк гэдэг бол Америк юм а гэж. Өөрөөр хэлбэл энд ерөнхийлөгч нь хинч солигдсон энэ бол бодлого нь бол ижил байх юм а гэдэг утгатай үг бол байдаг. Энэ үгийг бол 2010-ад оноос нааш Обамагийн үед нөгөө нэг ерөнхийдөө доллараар явагдсан тэр 6 талт хэлэлцээр явагдаж байх үед ерөнхийдөө ингээд Обама бол бас Барак Хусейн энтергээд бас мусульман нэртэй Хусейн гэдэг мусульман нэр хүртэл орцсон хүн шүү дээ. Нэрнийхэн дотор мусульман гаралтай гэдэг энэ талаарх одоо байр суурийг асуухад бол Америк гэдэг бол Америк юм гэж хэлсэн байдаг. Харин зүгээр энэ дээр гол нь энэ цөмийн хөтөлбөрийг одоо энэ асуудлаар бол бас Ираны дотоод улс төрийн нөхцөл байдлыг бид бас ойлгох хэрэгтэй. Ерөнхийдөө бол Ираны улс төрд бол хувьсгалт гавардын хүчин өөрөөр уламжлал консерватив хэсэг тэгээд реформист хэсэг гэж хоёр хуваагдсан байдаг ерөнхийдөө. Тэгээд Ираны дээд удирдагч Аятолла Хаменеи хувьсгалт гавардын боллоор дэмжлэгтэй улс төрийн хэсэг нь бол одоо тэр консерватив буюу шашны исламист үзэлтэй энэ хэсгийнхэн бол Америкийн юу нь бол банк эсрэг Америктай харилцааг хөгжүүлэх нь цөмийн хөтөлбөрийн 6 талт хэлэлцээрийг хүртэл шүүмжилж байсан хүмүүс шүү дээ. Энэ заавал ингэж Америктэй ингэж хэлэлцээрийн ширнээс гарч суух ямар шаардлага. Реформист хэсэг нь бол одоо өнөөгийн Ираны ерөнхийлөгч Хасан Рухани бол реформист хэсгийнхний дэмжлэг гарч ирсэн. Улс төрч эдний танхим бол реформистууд, оюун шинжлэгчид. Тэр утгаар энэ уулаасаа Хасан Рухани 2013 онд анх гарч ирэхдээ эхний сонгогдохдоо уулаасаа энэ цөмийн хөтөлбөрийг хүлээн зөвшөөрүүлэх. Дэлхийн нийтэд Ираны цөмийн хөтөлбөрийг хүлээн зөвшөөрүүлэх ийм амлалтыг бол
ард иргэддээ өгч байж гарч ирсэн. Тэгээд тэр 6 талт хэлцээр бол Иран ч 3.67%-аас дээш уран баяжуулах ёсгүй шүү дээ. Энийгээ бол тайлбарлахдаа Хасан Урханы хамгийн гол нь энийг бид баг гэж үзэж болохгүй. 367% гэдэг чинь баяжуул энэ хэдийгээр баг хэмжээч гэсэн хамгийн гол нь бид өөрсдийн цөмийн хөтөлбөрөө ямар нэг байдлаар хүлээн зөвшөөрүүлж чадлаар бол уран баяжуулах дээр юугаа бол аль биесний болгож чадлаа гэж Ираны тал бол ингэж байр сууриа илэрхийлж байсан. Зүгээр яг нь сүүлийн үеийн улс төрийн нөхцөл байдал ойрхон дорнотын ярангуй одоо Катарын хямралч гэдэг юм уу те Сауди Араб Ираны хоорондын одоо харилцааны хүүтрэлд Арамкогийн довтлогоноос те Арамкод хийсэн халдлагаас хойш энэ асуудал за тэ Израиль Арабын орнуудын дулаалал зэрэг нь бол бас одоо Ираны хувьд бол санаа зовоосон гол асуудал болж байгаа. Тийм учраас одоо энэ дээр харьцангуй Иран бол илүү тийм одоо хурц байр суурьтай консерватив хэсгийнх нь одоо илүү бодлого бол хэрэгжих юм нөхцөл бүрдэж байна. Тэгээ ялангуяа одоо сүүлийн үед тэр 2020 оны 11 сард болсон Мохсен Фахризаде гэдэг те Ираны цөмийн эрчим хүчний эрдэмтэн Батлам алхын яамны цэргийн аж үйлдвэрийн газрын дарга хэмээх албан тушаалтын физикчдийн амь насанд бол халдсан халдлагыг бол Израилийг буруутгаж байгаа. Энээс хойш бол бас одоо Иран энэ халдлагаас хойш бол бас ерөнхийдөө хэд хэдэн мэдгдлүүд бол хийгээд байгаа. Энэ нь бол одоо тэр дотооддоо 6 талт хэлцээртэй холбоотойгоор нэг хуулийн төсөл явагдаж байгаа юм байна л да. Одоо тэр хуулийн төслийг парламент хэрвээс хоёрхан батлах юм бол засгийн газар бэлдэж байна. Тэгэх юм бол энэ бол илүү тийм одоо юу гэдэг одоо хурц тийм арга хэмжээнүүд бол бас эсрэг авах юм юу гэж байна. Тэрний үг гэхээр олон улсын цөмийн эрчим хүчний агентлагын өмнө хийсэн гэрээний хавсралт хэсгээс гарах гэсэн ийм заалт. Хавсралт хэсэг гэдэг нь юу гэхээр одоо бол 2015 оны 6 талт хэлцээрээс хойш олон улсын цөмийн эрчим хүчний агентлагын шинжээчд гентийн шалгалтыг дуртай одоо нэг стейшн гэдэг шүү дээ дуртай одоо байгууламжтай тий хийх хэрэгтэй байгаа энэ эрхийг нь бол хязгаарлана гэсэн үг. Тэгэхээр өөрөөр хэлбэл Ираны цөмийн хөтөлбөрийг олон улсын зүгээс хяналт бол байхгүй болно гэсэн үг. Мөн үүнээс гадна ураныг 20 хүртэл баяжуулах асуудал энэ талаарх бол одоо бас улс төрчид нь бол шийдлээ одоо илэрхийлээд байгаа энэ ашиг сонирхлуудаа. Тэгээд Иран бол хамгийн гол нь цөмийн эрчим хүчний хувьд бол өөрсдийнх нь хамгийн гол хийдэг тайлбар нь бас нэг юм ойлгох хэрэгтэй. Хязгаарч бид цөмийн зэвсэг хийж байна гэж ярьдгүй хэлэхгүй бид цөмийн эрчим хүчийг инг тайвны төлөө эрчим хүч болгож ангаах ухаан юу гэдэг энэ бүх юмны хүн төрөлхтөд сайн сайхны төлөө ашиглаж байна гэж бүх төвшөндө мэддэг. Тэр байтугай Ираны дээд удирдагч Аятолла Хаменегийн айлдуур одоо нэг шашны зүтгэлүүд айлдуур нь цөмийн зэвсэг бол хараам буюу нүгэл юм а гэж хүртэл хэлсэн зүйл байдаг. Хамгийн гол нь энэ гэвч энийг бол олон улсын шинжээчд одоо олон улсын зэгтээ бол Ираны цөмийн хөтөлбөр нь бол инг тайвнихээс илүү цэргийн ашиг сонирхолтой байна гэж ингэж харддаг. Ийм зүйл байж байгаа. За одоогоос яг жилийн өмнө Ираны бас нэг хувьсгалт гвардийн генералыг Багдадад байхад нь Америк давталж хороосон. Яг энээс жилийн дараа Ираны тал бас саяхан тэйн 7 хоногт хийсэн мэдээлэлтэй Өмнөд Солонгосын талбайтай усан онгоцыг барьж саатууллаа гэсэн энэ Гормозын хоолой. Гормозын хоолой. Тэгэнгүүт энэ бас яг олон улсын хэвлэлүүдээр зүгээр ингээ ажиглахад харахад бол яг энэ ой дээрэндээ давхцуулаад өөртөө сануулж ингэж ийм үйлдэл гаргаж байна гэсэн байдлаас бас хандаж байгаа шиг байна. Тэгэхээр энэ дөр бол хамгийн гол нь Ираны эсрэг одоо Трамп бол тэр нэг 20 гаруй хэмжээг хэвээр үргэлжлүүлэх болсноос хойш Ираны хамгийн гол цохилтонд ороод байгаа салбар нь бол банк. Тэгээд нефтийн салбар. Өөрөөр хэлбэл нефтээ одоо гол их үүсвэр нь үндсийн бүтээгдэхүүний 40 гаруй хувийг зарим үед бол 60 орчим хувийг те нефтийн аж үйлдвэр эзэлдэг. Өөрөөр нефтээс хараат гэсэн үг шүү дээ нэгээс нэм улс баг. Тэгэхээр мэдээж энэний эсрэг бол Ираны хувьд нэг гол
хөзөр нь бол ормозын хоолойг хяналтандаа байлгаж байгаа юм. Ормозын хоолойд бол Персийн булангийн хамгийн нарийсж ирдэг тэр нэлээд доохон хэсэгтэй хамгийн нарийсж ирдэг нэг тийм хоолой болж ирдэг хэсэг байна. Энийг бол Ираны хувьсгалт гвардийн 100 орчим хөлөг байлдааны хөлөг бол хяндаг. Тэгэхээр энэ маань болохоор одоо орчин үед хийсэн судалгаагаар дэлхийн нийт ормозын хоолоогоор өдөрт дэлхийн нийт нефтийн 60 орчим хувь заримдаа бол 30 орчим хувь нь энэ хоолоогоор дамждаг гэсэн юм тооцоо байдаг. Тэгэхээр энэ дээр бол одоо нефтийн үнэт нөлөөлөх ч юм уу тэр нефтийн эрэлт нийлүүлэлтэд нөлөөлөх хөзөр гэж энэ ормозын хоолойн хяналтаа Иран засгийн газар үздэг. Тийм учраас бол энэ ормозын хоолойд үе одоо өөрсдийн сануулга олон улсад бас байр суурь илэрхийлэх бас дээр нь одоо гол сэдв болж гарч ирэх юм да ашиглаж байгаа болов гэж ингэж бол харж байна. За цөмийн хөтөлбөр цөмийн зэвсэг гэж хойлоо ярьсан дээр яг уу цөмийн зэвсэгтэй те цөмийн одоо эрчим хүчтэй дэлхийн улс орнуудын нөлөө ер нь дэлхийд яг ямар байдаг вэ? Мэдээж тэр бол өөрийгөө хамгаалах тэгээ бусдад ч гэсэн өөрсдийн хүчин чадлаа ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх тийм арга хэрэгсэл байж. Энэ бол улсаа хүйтэн дайны үеэс бол цөмийн зэвсгээр хөөцөлдөх гэж бүр нэр томьёо хүртэл байлаа шүү дээ. Зэвсгээр хөөцөлдөх. Энэ дотроо цөмийн зэвсгээр хөөцөлдөх. Энэ дэр хаван гол нь дайнаас сэргийлэх арга бол энэ томоохон гүрнэ цөмийн зэвсэгтэй байх явдал. Өөрөөр одоо дэлхийн 2 дугаар дайны дуусахдаа бол цөмийн зэвсгээр дуусгалаа шүү дээ. Одоо нэг Америк хэрэгэлсэн. Эндээс бол юу гэж үзэж байна вэ гэхээр олон нийтийн одоо дахиж дэлхийн 3 дугаар дайн гарвал цөмийн дайн гарна гэсэн. Тэгэхээр дэлхийн дайн гаргуулахгүй байхын тулд томоохон улс орнууд цөмийн зэвсэгтэй байх явдал тэгэхээр энээсээ цөмийн зэвсэгтэй байгаа улс орн руу хэнж халдахгүй. Энэ бол асар том эрсдэл бий болгож байна гэсэн. Тэгэхээр энэ бол тусгаар тогтнолын том юу одоо тэгээд дээр нь олон улсын геополитикууд бас өөрийн байр сууриа батжуулах бас гол баталгаажуулах зүйл гэж ингэж бол үздэг. Тийм учраас бол өнөөдөр Иран бол жишээ нь ягаад цөмийн ингэж хөтөлбөрөөр ингэж хөөцөлдөд ирээдүйдийн цөмийн зэвсэгтэй ягаад болох гээд байна вэ гэхээр энэ цөмийн зэвсэгт болсон нөхцөлд Иран руу бол довтлох гадны нэг улс бол аргагүй болж байгаа. Ялангуяа довтлох сонирхолтой улс орнууд бол байгаа шүү дээ. Одоо байнга л өнөөдөр хүртэл 2 хоногийн өмнө хүртэл Израилийн ерөнхий сайд бол бүх хувилбарууд бол миний ширээн дээр байгаа гэж бас хэлсэн байна л. Тэгэхээр Израиль, Америк зэрэг энэ улс орнуудын энэ цохилт энэ бүх юм бол Иран цөмийн зэвсэгт болсон нөхцөлд бол боломжгүй болно гэсэн үг. Тэгэхээр одоо харин энэ дэр Израилийн гол хийгээд байгаа лоббин тэр шүү дээ. Иранд гинтийн агаарын цохилт өөрөөр Израиль Ираны дайн гарах гэж байна гэж хүмүүс үзээд байгаа ингэж байгаа зүйл биш. Яг Израилийн хэлж байгаа зүйл бол агаарын дайралтаар бөмбөгдөлт нэг ясны те Ираны цөмийн чухал байгууламжуудыг бөмбөгдөх энэ үйл явцыг л одоо олон нийт дайн гарна гэж ойлгоод байгаа. Тэрнээс энэ бол юу яаж Израилд бол тийм ээ. Америк бол улсаа нодон жил Касим Сулейманыг те нэг алагдсан дараах дээр Америк Ираны харилцаа хүүтрэх үед те одоо Украин онгоц хүртэл унгалаа Иран те. Яг энэ үед бол Трампын хэлсэн те Ираны аж үйлдвэр түүх соёлын те гол зүйн болсон 50 хэдэн байгуул 52 байгууламжид бид нар цохилт өгөхөд бэлэн байна гэж ингэж хэлж байгаа. Тэгэхээр цөмийн зэвсэгт болцоо энэ бол ийм бол огт яригдахгүй болно гэсэн. Манай Монгол улсын цөмийн зэвсэгтэй улс орнуудын дунд яг үл нэгдэх эвсэлт байдаг. Тэгэхээр Монголын энэ цөмийн зэвсэгтэй харилцаж байгаа байр суурь ямар байдгийг. За манай Монгол улс бол мэдээж цөмийн зэвсгийг эсрэг болвол те байгууллага тэр гэрээнд бол нэгдсэн багасаад хамгийн гол манайх чинь дэлхийд ганц статус одоо манай нүүбиттэй олон улсын олон улсын байгууллагын шугамар бол те хийдэг манай одоо нэг гол тоглолт лобби бол Монгол улсын цөмийн зэвсэггүй бүсийн статусыг дэлхийн нийтээр хүлээн зөвшөөрөх явдал. Тэгэхээр энэ бол юу гэсэн үг вэ гэхээр ямар ч нөхцөлд ирээдүйдтэй ямар ч улс гүрэн Монголд цөмийн зэвсэгтэй холбоотой одоо тийм тээвэрлэх ч юм уу те дамжин өнгөрөх ч юм уу байрлуулах энэ бүх зүйл бол боломжгүй юм болно гэсэн үг. Тэгэхээр энэ бол ялангуяа нэг
АСЕМ-ийн үеэр тэр үеэр одоо Монгол Улсын гадаад бодлогод бол бас байнга одоо нүүб төртөл энэ холбоотой тусгай тогтоол энэ төр бол гаргуулж байгаа. Тэгэхээр энэ бол гаргуулж байсан баг те. Тэгэхээр энэ манай Монгол Улс бол энэ цөмийн зэвсгийг дэлгэрүүлэхийн эсрэг болол идэвхтэй ингэж байр суурь илэрхийлдэг улс. Үүнээс гадна дулаасаа одоо энэ манайх ч олон улсын 50-ны он дээр Улаанбаатарын яриа хэлэлцээр гэдэг хоёр ерөнхийдөө хоёр солонгосын Хямралын зүүн хойд Азийн аюулгүй байдлын төлөөх Улаанбаатарын яриа хэлэлцээр ч гэсэн их амжилттай явагдаж байгаа маань бас гадаад бодлогын нэг гол өвшүүд тоглолт болохын хувьд. Тэгэхээр бол яг уу бас Иран Монголын харилцаан дээр яг уу цөмийн хөтөлбөртэй холбоотой нэг сонин зүйл гэвэл 2012 онд Монгол Улсын ерөнхийлөгч тухайн ерөнхийлөгч элбэг дарж Иранд айлчлахдаа Натанз гэдэг нэг цөмийн байгууламжид нь орж ирсэн гадаадын цорын ганц төрийн тэргүүн болоод тэр нь одоо тэр үе чинь олон улсаар нэг шуугуулаа шүү. Натанзад манай улсын ерөнхийлөгч дагалдын албаны хүмүүстэй хамт орж үзсэн байдаг. Иран Монгол харилцаа түүхэн харилцаа бол маш эртний торгоны замаар холбогдсон. Одоо манай хүннүүгийн ноён уулын хүннүү булшнаас хүртэл одоо эртний Перс хивс гарсан байдаг. За тэгээ Монголын эзэнт гүрнүүд бол манай Ил хаант улс гэдэг Монголын эзэнт гүрний нэг бүрэлдэхүүн улсын нэг Ил хаант улс Иранаар төвлөрч байгуулагдсан байлаа. За тэгээд хуучин социализм үед бол бас Иран Монголын харилцаанд нэг үе айгүй 70-аад онд 72 онд идэвхжиж Цэдэн бол тухайн ерөнхий сайд төрийн тэргүүн Цэдэн бол Иранд айлчилсан байдаг. Ираны ерөнхий сайд Хувейда Монголд бас 2 удаа ч өнөөдөр айлчилсан. Дипломат харилцаа мөн тэр үед эхэлсэн юм байдаг. Одоо бол Иран Монголын хооронд бол улс төрийн харилцаа бол ямар нэг асуудалгүй явж байгаа. За эдийн засгийн харилцаа бол одоо бас сүүлийн жилүүдэд бол бас нэлээд хөгжиж байгаа нь бол одоо манайхаас мах хөд аж ахуйн бүтээгдэхүүн мах Иранд экспортлж байна. За тэгээ Иранаас бол бас тавилга ч гэдэг юм уу гэр ахуйн тийм бараа бол сүүлийн үед Монголын зах зээл дээр орж ирж байна. Бас хүнсний бараач бас орж ирж байгаа юм зүйл байна. Тэгэхээр ирээдүйд бол улаасаа Иран Монголын хооронд бол эдийн засгийн харилцаа нь бол илүү хөгжих болов гэсэн юм бол миний хувьд бол яг таамаг бол тийм дүр төрх бол харагдаж байна. За харин соёлын харилцаа энэ эдийн засгийн харилцааныхаа энэ дэвшлиг болвол дэвшлэл хоцрох ёсгүй юм гэж бол би бол үздэг. Өөрөөр хэлбэл Иран Монголын харилцаанд соёлын харилцаа маш чухал. Түүхэн энэ их Иран Монголын хооронд түүхэн уламжлал дээр нь Монголын эзэнт гүрний одоо Ил хаант улс Иранд байгсан гэдэг утгаар Монголын асар олон дурсгал Ил хаант улсын асар олон дурсгал Иранд байна. Монголын эзэнт гүрний түүхийг судлах нэг гол сурвалжууд маань Перс хэл дээрх сурвалжууд байдаг. Гэхдээ тэгэхээр бол энэ Иран Монголын соёлын харилцааг бол бас манай улс төрийн удирдлага бол бас онцгойлон анхаарч дэмжиж байх ёстой нэг салбар гэж бол хувьдаа үздэг. Соёл гэдээ ярихаар боловсруулалтаас ялтчгүй яригдах байх л да. Тэгэхээр боловсролын салбарт ер нь хоёр орны харилцаа ямар төвшөнд байдаг. Ер нь одоо манайхаас Иранд очиж суралцах юм, Иранаас оюутнууд ирээд суралцах ийм боломж болцсон юм. За энэ дэр бол юу ч гэсэн Ираны боловсролын яамнаас Монгол улсад бол жил бүр 5 оюутанд тэтгэлэг өгөх боломжтой гэдг бол удаа дараа илэрхийлсэн байдаг. Тэр ч байтугай одоо хоёр орны шинжлэх ухааны академи хоорондын хамтын ажиллагаа бас чамлалтгүй хөгжиж бас мэргэжилтэн солилцох сургах энэ асуудал бол бас 2015-6 оны үед бол их идэвхтэй яригдаж хөгжиж байсан. Иран Монголын түүх соёлыг судлах хамтарсан комисс гэж бас байгууллага бол шинжлэх ухааны академи дээр төвлөрсөн юм хоёр төрлийн комисс бол бас үйл ажиллагаагаа явуулж байдаг. Тэгэхээр энэ хүрээнд одоогийн байдлаар бол Ираны манай Монгол улсын гадаадын яамны шугамар Тегераны их сургуулийн олон улсын харилцаанд бол одоогийн байдлаар 2 оюутан суралцж байна. Яг Ираны талын тэтгэлгээр суралцж магистр суралцж байна. Үүнээс өөрөөр албан ёс сурвалжийг суралцж байгаа зүйл бол их бага байх шиг байгаа. Зүгээр яг хуу Иранд хувь хүн өөрөө очиод сурахад бол бас хямд бас боломжийн ойрхон орнотод бол бас боловсролын гадаад оюутныг татах тэр байдлаар бол бас боломжийн орнуудын
тоонд бол ордог. Ялангуяа Перс хэл Ираны түүхийн чиглэлээр суралцах юм бол одоо сургалтын төлбөрийн 50%-ийг шууд хөнгөлдөг гадаад хүн тийм хөтөлбөр хүртэл байж байна. Тэгээд энэ дээр бол одоо бүх юм онлайн болцсон. Иран Теграны хамгийн алдартай нь бол Теграны их сургууль шүү дээ. Теграны их сургуульд бол хүн ирсэн суралцах бол үүд хаалгал байнга нээлттэй байдаг. Таны одоо судлаач хүний байр сууриас харж байгаагаар за цаашид одоо энэ Ираны хямрал гэх юм уу тэгээ цөмийн энэ асуудал ер нь аль тийшээ хазаах бол. За энд бол хамгийн гол нь Ираны хамгийн гол нь Америк нэгдсэн улсын байр суурь энд маш чухал. Өөрөөр хэлбэл Израиль бол байр суурь нь тодорхой. Ерөөсө сүүлчийн буюу одоо цэргийн арга хэмжээг хүртэл те авч хэрэгжүүлэхийг бол удаадаараа илэрхийлдэг энэ сонирхлоо. Америк хамгийн гол нь Америк нэгдсэн улсын бодлого, энэ шинэ ерөнхийлөгчийн бодлого чухал. Харин Ираны хувьд бол яг судлаач хүний хувьд харахад Америкийн гол болгоомжлууд байгаа зүйл нь бол Иран хэрэглэгч улс биш, үйлдвэрлэгч орн учраас Ираны эдийн засгийн хоргийг сулруулснаар энэ олон улсын зах зээл дээр бол нэг шинэ Иран гэдэг тоглогч гарч ирнэ гэдэг. Эдийн засгийн талаас ийм нүдээр бол Америк хараад байх шиг байна. Яагаад гэвэл Иран ч 79 оноос нааш одоо 40 орчим жил те олон улс хориг арга хэмжээнд явлаа. Одоо өнөөдөр үндэсний үйлдвэрлэл нь бол асар өндөр түвшинд хөгжсөн. Бүх юмаа өөрсдөө хийж байна. Тэгэхээр хамгийн гол нь хил нэгдэхэд одоо энэ хориг арга хэмжээг суллаад Иран орн нээлттэй боллоо гэхэд барууныхан Иранд орж ирж Ираны эдийн засгийг тоглолт хийх үү? Эсвэл бас Иран маань өөрөө эргүүлээд олон улсын зах зээл дээр тоглолт хийх үү гэдэг ийм асуудал бол бас барууныхны хувьд бол бас хэмжиг ийм асуудал юм шиг байна. Одоо ялангуяа Ираны хувьд 2015 онд тэр 6 талт хэлцээрээр хориг арга хэмжээг үе шаттай сулруулах одоо татан болгох эхэлсэнтэй холбоотойгоор Иран хамгийн түрүүн Европын холбоонд бол нэгдсэн стандартын асуудал ирсэн байдаг. Өөрөөр Ираны стандарт гэж юм байна шүү дээ. Тэр нэг Европ холбооны стандарт биеийг хүлээн зөвшөөрөх энэ асуудлаар бол шууд эхний хэлцээрүүд хийж эхэлсэн нь Ираныг бол тийм хэрэглэгч нийгэм бол биш. Аж үйлдвэрлэгч энэ тоглолт хийх орн гэдэг утгаар энэ утгаар бол бас их болгоомжлоод байх шиг бол харагдаж байгаа. Тийм учраас бол ерөнхийдөө Обамагийн бодлогыг явууллаа гэхэд ер нь тэр үе шаттай хориг арга хэмжээг нэг өдөр алга болгочих зүйл биш үү? Үе шаттай сулруулах. Гэтэл тэнд нефтийн бүтээгдэхүүнийг экспортлох тэр эрхийг олгочиход 2016 онд Ираны эдийн засаг нь 12% өсөлттэй гарсан. Тэгэхээр бол энэ Иран гэдэг Ираныг том шин тоглогч нэг ёсны Америкийн зарим судлаач дэлгээр шинэ мангас ойрхт оронтод төрүүлэх шаардлага байна уу гэж ингэж бас үзээд байгаа шиг байна. За баярлалаа. Тэгээ өнөөдөр миний урилгыг аваад студид ирж Ираны орчин үеийн нөхцөл байдлын талаар одоогийн байгаа нөхцөл байдлын талаар ярилцсан баярлалаа. Таны ажилд амжилт хүсье. За баярлалаа.